Өнөөдөр 2022 оны 4 сарын 16-ны өдөр бид Blaise Academy Өмнөговь аймагт анх удаага TOEFL ITP олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтыг танхимаар амжилттай зохион байгууллаа. За ер нь бол нөгөө англи хэлээр 2 дахь хилээ болгон суралцж байгаа залуус зориулагдсан олон улсын шалгалтанд дэлхийд 33 төрлийн шалгалт байдаг. За үүний 2 шалгалтанд буюу TOEFL IELTS гэдэг 2 шалгалт өөрөө Монголд нутагшаад маш олон жил болцсон байна. Монгол улсын иргэн Монгол улсын аль ч өнцөг болонд байсан хамаагүй ямарваа нэгэн гадны хүчин нөлөө буюу интернет буюу компьютераас үл хамааран өөрийнх нь байгаа газар нөхцөл байдлаа ашиглаад шалгалт өгөх боломжийг TOEFL ITP өөрөө өгдөг. Би санхүүгийн мэрэгжлийг техник технологитой хослуулж мэрэгжлээ сонгоё гэж бодож байгаа. Азийн санхүүгийн төв болох Шанхай, Тайван, Хонконг мэт улсуудыг суралцахаар судалж байгаа. TOEFL шалгалтаа амжилттай өгөх юм бол миний сургууль руу аплайдах зорилгын эхний шатууд нь биелж байгаа. Энэ нөрөөд дэлхийн 150 улс оронд 2500 ихтэй сургуульд хүлээн зөвшөөрөгддөг академик түвшинд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 1962 оноос хойш судлагдсан ийм шалгалт юм байгаа юм. Өнөөдөр би TOEFL ITP шалгалтаа өгсөн. Шалгалтаа өгөхийн тулд би 6 сарын хугацаанд бэлдсэн. Би эрх зүй, хууль зүйч мэрэгжил рүүгээ чиглэсэн мэрэгжил сонгосон. Тэр мэрэгжлээрээ сурахын тулд би Германы их сургуулийг чиглэсэн байгаа. Стэнфордод суралцах нь миний мөрөөдөл. Тэгээд Стэнфордод дижитал маркетинг менежерээр суралцсан гэж боддог. Тэгээд ирээдүйд гараад технологийн компани маркетингийг хийнэ гэж боддог. За өнөөдөр бол аль бие усаар анхныхаа TOEFL ITP тест шалгалтаа өгсөн. Тэгээд цаашдаа ч гэсэн өссөн оноогоо автлаа орон нутагтаа шалгалтаа өгөө явна гэдэг нь айгүй боломжтой санагдаж байна.